Сайн мэцхан уу? 19 оныхоо тестийн буюу нэгдүгээр хэсгийн хамгийн сүүлийн 5 тестийг ажиллах чинь. Тэгээд эхэлцгээе. За 46. Байгаль дахь нүүрс төрөгчийн эргэлтийн бүдүүрчийн 1-3 дугаартай үйл явцыг зөв нэрлсэн мөрийг сонгоорой гэж. За энэ дээр нүүрс төрөгчийн эргэлтийг асуусан байна, тийм ээ. Тэгэхээр энэ нүүрс төрөгчийн эргэлтэнд ургамал ямар үүрэгтэй оролцож байгаа юм? Амьтан ямар үүрэгтэй оролцож байгаа юм бэ гэдэг нь чухал. За тэнгууд хэдүүлээ агаарын нүүрс хүчлийн хийг шингээж аваад түүнийгээ глюкоз цардуул үүсгэх процесс буюу фотосинтез нь 2 дугаартай байна гэдэг нь шууд харагдаж байна. Тэгэхээр хариултын хуудаснаас фотосинтез гэсэн үгдлүүдээ л тодруулчих. За бусд нь дарчээ. За одоо 3-ыг харъя. 3 дээр ургамалд үүссэн байгаа нүүрс төрөгчд нийтлийг амьтан хэрглэж байгаа байхгүй тий. Тэгэхээр амьтан хэрглэнэ гэдэг нь энэ нь өөрөө хооллолт явагдчихлаа гэсэн. Ургамлыг идлээ гэсэн үг хаана шүү дээ. Үүсэн тийжилтэн тэгээд тэрийг нь махан эцэст иднэ гэх мэтчлээ эдэрч тийжилээ гинжиглэхээ маань үйлжилнэ. Тэгэхээр 3 дугаартаа дээр хооллолт байгаа учраас манай зөв хариулт И-гээр орж ирж байна. За 2-ыг харах юм бол амьтад мэдээж одоо нүүрс хүчлийн хийг агаар мандал руу ялгаруулна гэдэг нь 1 дугаартай нь яалтчгүй амьсгал байгаа тий. За 46 ажиллахад харьцангуй хялбар тест байла. Тэгээд давхар таад маань азотын эргэлтээ, усны эргэлтээгээ бусад эргэлтүүдээ ер нь харчвал зүгээр. Тэгээд яг энэ чонто биолог дээр сайн хэлсэн эрс минералуудын эргэлт энэ тэрийн маань ерөөхдөө бүдүүрчлээд маш ойлгомжтой тодорхой байж идэг. Тийм болохоор хэрвээ байдаг бол энэ номоо эргүүлээд нэг хараарай. За 46-гийн зөв хариулт И. 47. Байгаль дахь усны эргэлтэд хүний үйл ажиллагааны нөлөө сонгоорой гинэ. За энэ яг хүрээлэн боо орчинд үзүүлэх хүний сөрөг нөлөө гэдэг маань яг ямар төрлийн бохирдол үүсгээд байгаа юм бэ гэдэг дээр жоохон эргэлцгээд идэг талтай. Гэтэ хэдүүлээ ялгаад үзье. За автомашины хэрэглээ өсөх гэж энэ автомашин гэхээр түүшний шаталт явагдаж байгаа тэнгууд агаарын бохирдол дээр яригдах баг. Гэтэ бохирдол гэдэг зүйл чинь өөрөө нөгөө нэг гинжийлэхтэй тий. Агаарын бохирдол нь хөрсний бохирдол нь усны бохирдлыг үүсгээд усны бохирдлаасаа цаашаа гингуудаа нөгөө нэг янз бүрийн ингээд сөрөг нөлөөтэй ч юм уу эсвэл хүнд элементүүдийг агуулсан ургамал ургалаа тэрийг нүүсэн дижилтээ бид нар өөрсдөө махаар нооллоо гэдэг ингээд явчих жишээний. За далайн усны түвшин нэмэгдэх. За энд бол хүний нөлөө орж ирнэ. Яаж вэ гэхээр нөгөө нэг мөнх цэвтгүүд маань тий туйлын мөс маань ерөөхдөө хайлж байгаа штэ. Тэгээ хайлж байгаа учраас далайн түвшин бол нэмэгдэнэ. Тэгмүүд энэ одоо 4 дугаартай маань орж ирж ийн гэсэн үг 2 4. Тэгэхээр туйлын мөс яагаад тайлаад байна вэ гэдгийн цаана одоо уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дулаалт орж ирнэ тий. Уур амьсгалын өөрчлөлт. Тэгээ уур амьсгалын өөрчлөлтийн гол буруут нь гээл тэнгууд яалччгүй л хүн орж ирж байгаа учраас 2 болон 4-ийг авнаа. За 5 дээр химийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн агаарт гэсэн байгаа учраас эн чинь агаарын бохирдол дээр яригдана. За дараагийнх нь болохоор зэрэг үйлдвэрлэлийн зорилттайгаар аймаа тогтлох гэдэг маань бидний үндсэн хариултанд орно. Яагаад тэгэхээр ургамал гэдэг чинь усны эргэлтэнд бас өөрхөн одоо үүрэгтэй орж ирж байгаа тийм хөрсийг одоо усыг барих заман дээрээс нөгөө нэг усны ууршил буюу транспирацид чухал нөлөөтэй гэх мэтчлэн ордог учраас хэрвээ одоо мод байхгүй бол ус ширгэж гол хатнаа гэж ярьдаг тийм. Тэгэхээр 2 4 6 гэсэн өгдөл буюу С маань зөв байжээ. За 47-гийн С. За 48. Экосистемийн нэр томьёог тодорхойлолттой зөв харгалзуулаарай гэсэн байна. За ямар тодорхойлолтууд хэдүүлээнд өгөгдсөн бэ гэхээр амьдрах орчин буюу habitat, за популяц, бүлгэмдэл, экосистем гэсэн ийм одоо юугээр өгөгдөжээ. За амархнаас нь хөөх юм бол би л популяцийг хэлээд авах юм байна. Эсвэл бүлгэмдлийг. За тэнгууд олон зүйлийн популяцийн нэгдэл гээд бий орж ирж шүү дээ. Тэгэхээр энэ маань яалтчгүй олон зүйл гэсэн байгаа учраас бүлгэмдлийг хэлээд байгаа. За дараагийнх нь болохоор зэрэг удаан хугацааны туршид тодорхой газар нутгийг эзлээд тархсан нэг зүйлийн хэсэг бүлэг бодгаал гэж аз нэг зүйлийн бодгаалууд бүлэглэн тодорхой газар нутагт оршино. Мэдээж хоорондоо чөлөөтэй эвцэлд орно өрөөд маань үлдээн. Тэр нь бол яалтчгүй
C2-той буюу популяцтай холбогдно. За дараагийнх нь D-г авъя. Экологийн бүлгэмдэл түүнийг хүрээлэн буй амьгүй байгалийн хүчин зүйлсийн нэгдэл гэд ороод ирлээ. Тэгэхээр энэ маань экосистем байх нэ. За тэгээ үлдсэн нь амьдрах орчин буюу хабитат. За амьд биеийг хүрээлээд түүнд шууд болон дам нөлөө үзүүлнэ гэхээр ялцчихгүй амьдрах орчин байна шүү дээ. За одоо хүснэгдэлсэн байдлаар хэдүүлээ харъя. Амьдрах орчин гэдэг нь тухайн одоо орчинд байгаа амьд биеүүдэд бол нөлөөлнө. Жишээлбэл цэнх үхсний нуурны одоо тэр усны цэвэр байдал, за тэгээд температур болон pH-ийн хэлбэлзэл гэх зэрэг нь тэнд амьдарч байгаа загасны хувьд мэдээж нөлөө үзүүлнэ. За дараагийнх нь популяц гэхээр тодорхой газар нутагт оршиж байгаа нэг зүйлийн патологийн бөөнрөл гэсэн шүү дээ. Жишээлбэл хөвсөл нуурын омол загаснууд ч юм уу эсвэл устай нуурны тахиуд ч юм уу те иймэрхүү байдлаар ерөөхдөө популяцуудыг авч үзэх нэ. За бүлгэмдэл гэхээр яг хэд хідэн ингээд популяц хоорондоо ингэж нэгдэн гэсэн үг. Одоо жишээлбэл ойд явж хаад чи зөвхөн туулаа хараад явахгүй шүү дээ. Туулаанаас гадна өчнөө олон амьтад харж болно. Тэгэхээр үүнтэй ижилхэн одоо тэр одоо ойн бүлгэмдэлдэх одоо бүрдэл хэсэгт нь тэнд урж байгаа бүх төрлийн урамлууд, тэнд амьдарч байгаа бүх одоо амьтад те, тэнд амьдарч байгаа бүх одоо бичил биетнүүд ч юм уу бүгдээрээ ингэж оролцоод бүлгэмдлийг үүсгэнэ. За экосистем гэхээр экологийн бүлгэмдэл түүнийг хүрээлэн байгаа амьдгүй байгалийн хүчин зүйлсийн нэгдэл, тэгээд харилцан уялдаад тогтолцоо гэж ороод ирж байгаа байхгүй юу? Харилцан уялдаад тогтолцоо. За жишээлх юм бол ямар одоо тий онцлог газарт байна гэдгээс хамаарат тайган экосистем, цөлийн болон шүрэн арлын экосистем гэх зэргээр хоорондоо ялгагддаг. За яг экосистемийн талаар 8 дараа ингээд бас өөрхөн ороод ирдэг учраас 8 дараагийнхаа сурагчийг нэг харчил зүгээр ах. За тэгээд энэ дээр жишээ болгоод одоо энд нэгэн зүйлийн организм байна те. Энэ нь болохоор зэрэг яг цэвэр нэг зүйлийн организмууд нийлээд нэг популяцийг үүсгэх юм байна. Хид хідэн популяцууд нийлээ бүлгэмдлийг үүсгэх юм байна. За түүнээс доошогоо нөгөө амьтад болон аймаг бүх хүчин зүйлсүүд хоорондоо харилцан үйлчлэл маань орж ирээд нарийн төвөгтэй юм одоо тогтолцоог үүсгэдэг энэ бол экосистем байх нэ гэдээ аваад үзчихэж байна. Тэгээ хуурай газрын болон одоо усны экосистем маань мэдээж хоорондоо ялгаатай байх нэ. За 48-ийн зөв хариулт D. За 49 эдгэж тэжээлийн хэлхээнд байгаа хэрэглэгчдийн тоог олоорой гинэ. За ургамал маань продюцент буюу бүтээгч байгаа тийм. За энд ургамлаас гарсан дээшээгээ ингээд нэг чиглэлтэй те гарсан салбарттай сумаар заагдсан организм болон маань. За өөрөөр хэлэх юм бол энэ туул нэг хулган, за царцаа, энд 3 мэлхий, бор шувуу, могой, үнэг, шонхор эдгээр бүгдээрээ хэрэглэгчд буюу консументд орно. За өөр эдгэж тэжээлийн гинжин хэлхээнд бид нар яг нэг задлагчдыг буюу нөгөө мөнгийг дурдж болно. Мөн дээрээс нь детритийг оруулж болно тий. Үс амьтдын нөгөө нэг задралаар үүссэн одоо тэр нэгдэл ч юм уу. 49-ийн бидэрт 8 хэрэглэгч байгаа учраас бие өгөгдөл маань зүв байжээ. За энэ дээр сэргийж харах юм нь яг нөгөө нэг эдгэж тэжээлийн гинжин хэлхээ энэ нь бүтээгчд за тэгээ хэрэглэгчдээс тогтдог ийм гинж байгаа. Тэгээ нэг 4-5 гишүүнтэй байдаг онцлогтой. Тухайн орчинд зөвхөн нэг гинжтэй ийм эдгэж тэжээлийн гинж хэлхээ дангаараа ингээл хид хідэн гинжнүүд оршино гэж бол байхгүй. Мэдээж үнэглэх гэхэд маш олон одоо жижиг мэрэгчээр ч юм уу те тулаагаар ч юм олон зүйлийн амьд дээр хооллож болно те. Тийм болохоор энэ дээр яадаг гэхээр эдгэж тэжээлийн гинжин хэлхээнүүд маань хоорондоо сүлжилтдэг. Ингээ эдгэж тэжээлийн сүлжээг үүсгэдэг онцлогтой. За 49-ийн B. За 50 дээр хэдүүлээ юу хийх вэ гэхээр энергийн хэмжээг тооцоолно. Өөрөөр хэлбэл чамаас энэ зураг дээр байгаа яг юуг асуусан тэр хүртэл яг анх байсан энерги чинь за энэ дээр жишээлх юм бол 120 мянган кJ энерги нормалд байж тэ. Дараагийн хэрэглэгчид энэ энергийн ердөөсөө 10% нь дамждаг. Тэгээ бид нар чинь энергийн тодорхой хэмжээг дулаан байдлаар алддаг байгаа шүү дээ. За ийм учраас хавчинд хэдүүлээ 12 мянган кJ энерги дамжсан очсон гэж үзгэнэ. За дараагийн хэрэглэгчид мөн ялгаагүй яах нь 10% л дамжина. Тэгэхээр 12 мянган 10% гэхээр яах нь
1200 кJ энерги хамгийн дээдлийн хэрэглэгчд маань дамжиж очих нэ. Ингээд 50-ийн A зөв хариулт байлаа. За тэгээд энэ энергийн одоо дамжилтыг гол нь энэ эдгэж тижилийн гинжиглэх дэх гишүүдийн тоог энергийн одоо тэр дамжилттай энергийн хэмжээ маань хязгаарлаад байгаа шүү. Яагаад гэвэл 10% л дамжиж очдог шүү тий. Бусдыг бид нар нөгөө дулаан байдлаар алдах ч юм уу, эсвэл бүрэн задлж чадаагүй биесээ гадагш ялгаруулах ч юм уу, иймэрхүү байдлаар алдчихийдэг онцлогтой байх нэ. За ингээд 50-ийн зөв хариулт A. Дараагийн бичлэг дээр бүгдээрээ 19 оныхоо задаа даалгаврыг ажиллах нь байна. Энэ хүртэл анхааралтай тестээ хамтдаа хийж дуусгасанд баярлалаа. Илүү ихийг мэдгийг хүсвэл суугаад байгаарай. Баяр.